Чи унтахгүйсэн? Би танаас юм асуух гэсэн. Юу асуух гэсэн? Та надад өөрсдийн блог нээж өгөөд яаж гэдгийг зааж өгнө гэж оруулж чад худлаа хэлээд л ах юм. Миний дэ том болохоор ийм блогтой болно за. Үгүй ээ. Би одоо тань шиг юм блогтой болоод хамаг бодлоо бишдэг болмоор байна. Би чамд хамаг нууцаа ярьж яхад чинь. Чи бас нууцаар уншаад байгаа юм. Блогийг чинь хүмүүс уншиж л байгаа шүү. Юу нууцаагаа? Гэхдээ эн чинь хэн бичснийг мэдэхгүй юм чинь яа дээ. Харин чи мэддэг мөртлөө миний блогийг уншаалах юм те. Хүмүүс нууц нэрээр хамаг бодлоо бичих ямар хэрэг байдгийг? Хасаа мэдгүй нөө. Хин нэгэнтэй бодлоо олцох хэрэгтэй байдаг үлгүй. Ага. Танай богч чинь тийм муу хүн юм уу? Яаж юм? Та өөрөө тэгэж биччихэл байна шүү дээ. Мэдгүй. Тийм уу хүн биш байлгүй. За. Тэр норж унтаа. Ахын жоо юм бичиж байгаа юм те за. Тэгэхгүй л одоо хийж ороод ирж штэ. Тэгэл чамайг гэл. За зарж унтаа. Сайхан амраарай. Гүгрэ. Ага. Яасан? Та багшаагаа сайн хүн гэж бичээрэй. За. Сайхан амраарай. Баяртай. Гэтэл одоо чиний үзэн ядсан хорсолт гарц. Зүрх рүү жадаар сүлвч шиг л өвтгдөг болжээ. Чамд хэрвээ ярьж болдгсон бол яагаад би энэ сүмжид багшийг эсэргүүцээд байгаагаа хэлсэн. Чим сэлэнгээ багшийг минь мэддэг ч болоос. Түүгээр хичээл залгаж түүний ухаантай үгийг сонсч байсансан бол яг над шиг шинэ багшийг голох байсан. Гэхдээ гэрлээ. Яагаад ч юм би чамааг бас үзэн ядмаар санагдах боллоо. Яа уцаахгүй юм бол. Билгүнэ. Аав чинь чам руу залгаад байна. Утас чинь байнга яриад байна гинэ. Өнөө орой аав нь ажил ихтэй оройтно гэж шүү. Тэрний оройд надад ямар амаатай. Билгүнэ. Чи юу н яхлаараа дандаа надад уралж идэм бэ? Би чамд ямар гэм хийсэн? Аа? Ямар гэм хийсэн санахгүй байна уу? Хөгшөө эцгийн минь толгойг эргүүлээ өстэй. Чамаас олж миний ээж сэтгэл санаагаар усын заа юу? Юу гэнэ чи? Чи миний ээжид хав талхсан мэт. Чи миний ээжид хав талхсан мэт. Сайн байна зөвхөн. Сайн. 20 дахад хормоогоос ирсэн сүмжид гэдэг юм их ажил даваа их сагаад авсан. Одоо бөө хил ам болох юм байна л да. Гэхдээ юу хил ам? Надад бас сонсогч их байдэн штэ. Захирлаа. Та хоёр ажил хэрэгээ явуулахдаа хов чи хөөцөлсөн байна. Хов биш ээ. Надад мэдээлэл байна.
10-ын дээгийнхэн багшаа хүлээн зөвшөөрөхгүйгээд сургуулийн захиргаанд өргөдөл өгөхийг би яагаад мэдээгүй байдیں۔ Аа? Энэ бол яг уу эрхлэгч багш шийдэх асуудал байсан. Чи тэгээ шийдлээгээд нууш дарагдуулаад өнгөрөх гэж бодоё. Нуугаадах юу байх вэ? Хүүхдүүд нэгнийгээ дагаад төөрсөн байсан. Чиний тэр сайн гэдэг байгаа багш чинь хүүхдүүд хөдөөнийх гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шүү. Багшаа. Бид нар шинээр ирсэн багш нараа хөдөөнийх гээд цааш нь тэгээд хөөж туугаад байх уу? Тийм дээрэж тулах юм бол та ч гэсэн 10 хэдэн жилийн өмнө Говьалтай аймгаас ирсэн мэт. Тэгвэл та ч гэсэн хөдөөнийх. Тэгвэл чи өвдөр хөдөөнийх гээд энэ сургуулийн бүх сурагчид босоо тэмцээд гүйхгүй яасан? Тэхгүй байгаа үстэй. Ер нь бол таны л тарьсан балаг штэ. Юу гинэ? Хүндэлж хайрладаг байсан багш нарын та нар хөөж явуулснаас болж хүүхдүүд адраад байгаа. Чи юу яриад байгаа? Сэлэнгэ багшийг та хөөж явуулаад оронд нь тэр галдан гэж багшийг тавьж хүүхдүүдийн дуу хоолойг хааж боосноос болж хүүхдүүд тэмцдэг босдог болсон. Энэ бол хүмүүст илэрхий зүйл. Чи яах гээд байгаа? Надад тэрсэлдэх гээд байгаа юм. Аа? Тэрсэлтлээ гэж бодно уу? Яан дураараа л бол. Би бодит үнний чинь хэлж байна. Көст. Чи ихтэй химээ гэж шат. Химээ юу вэ? Ихтэй хин дийлэх үзнэ. Юу гэнэ? Надаас хүсэлччээ. За хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартай энэ ангийнхаа ариун цэврийн талаар ярилцах гэсэн юм аа. Харин тийм ээ багшаа. Манай яг санаа зовмоор юм аа. Харин тийм хардаа энэ шал энэ хамны доод хэсэг дээр нэг гутны хар бад болсон байгаа юм. Мөр байна. Шалц яг угаач ч болно. Харин ханаа яаж угаах юм бэ? Шоог нь угааж болохгүй штэ. Октод зэрлэн дээ. Яг октод бүгдийг угааж зэрлэн. Өшөглөж балсаж хар зураа сарахын хөвгүүд хийгээд угаа цэвэрлэхийн октод хийх ёстой юм уу? Сонсдоо яг баяр дарга шиг хэлж байгааз. Чи төмөрийн гарга. Бид нар унтраа хийж байгаа юм шиг аа? Дээрээ ингэж цэвэрлээ. Жаа баяр дарга. Ана, чи юу болгон дээр алдаж яах юм аа? Илүү. Яа. Ууралж болохгүй. Бас имэж болохгүй. Гэхдээ ер нь юу хийж болох юм бэ? Хүүхдүүдээ. Миний хүүхдүүд тараа энэ шалыг байна шүү дээ, тэ? Нааны тосоо сайхан тослоод дараа нь шуудаагаар сайн зүлгчүүд янзын гоё өнгөрт байхгүй юу? Утаас шалыг дагаар зүтгэхэд орлоо юу? Орлоо. Үгүй баахгүй. Багшаа. Бид нар одоо тэгээд лав ирсэн шалаач зүлгээ зогсож байгаа тий. Арай өөр газар очиж мөөрөөрэй заяа. Шал лаах юм уу? Хитоо юм бэ? Яагаад болохгүй гэж? Йоо. Болно. Багш хоёр нийлээд лаад яг өнгө. Хайр зүрх. Бүгд хоёр зүрх. Яг гоё нэг. Би бүр бодоодоо багшаа. Яа харахгүй л энэ хүүхдүүдэд учир байна. Энийг яривал их урт түүх болно. Гэтэл өмнө нэг багш авч жагаад бүр дийлхэ болоод өөр сургууль руу шилжсэн гэж би сонссон. Гэхдээ л энэ нэг зүгээрч нэг үзий хаталт биш. Би бүр янз бүрээр бодоод бүр галзуурах нэ явах. Хов ярьсал болох байх та. Наад анги чинь Сэлэнгээгээд нэг залуухан багш их сайн авч явсан юм. Нийгэм судал заадаг.
хүүхдүүдийг их нээлттэй чөлөөтэй сэтгүүлж чаддаг. Хүүхдүүд нь ч бас багштай их сайн. Тэгэд яагаад шилжчихсэн бол? Нэг удаа Сэлэнгэ багш ардчил сэдвэр мэтгэлцээ явуулсан. Тэрэн дээр нь хүүхдүүд их чөлөөтэй ярьж тэгээд захирлагч уурыг хүрчихсэн байхгүй юу? Тэгээд яасан. Тэгэл яахад энэ чи захирлагч 100 сар байгаад л өөлж гоочсаар байгаад Сэлэнгэ багшийг явуулчихгүй юу? Би бүр яг нэг учир юм гэж бүр мэдээд байсан юм аа. Хов ярьсал болох байх та. Үгүй юуных нь хов байх вэ багшаа. Тэгээд тэр мэтгэлцэн юуны талаар ярилцсан. Тэгээд мэтгэлцэн цаашаа даамжраад сургуулийн дотоод арчлал руу хүртэл ороо явцсан. Тэгээд захирал багшийн алдаа оноо бүр талдогоо татдгийг хүртэл ярьсан. Бүх яатвүлээ. Захирлагч бүр тийм юм хийдэггүй нү. Тэгээд яасан. Галдан багшийн хатуу галд өгч хүмүүжүүлэх гэсэн хүүхдүүдийг бүр цааш нь даамжруулаад зөрчил үүсгэсэн байхгүй юу? Ийм учиртай юм би. Энийг харж байгаа. Энийг л яаж энэ дээр зурж. Яг энэ шиг тийм дээр. За. Хоёр удаа. Хоёр. Манайха сисац хүүхдүүдээ сисац. Шисисац. Йоо, багсагсаа. Тэсрэх бөмбөг. Сургууль дээр тэсрэх бөмбөг байгааг би түрүүлээ мэдчихий. Ихэ боллоо. Хүй. Ой. Тэ юу болсон хэлээч. Нөгөө ангийнхаа манай ангийн багш бас нэг шиг хаж өгчтэй. Ямар Гадаадын хүү. Тэр навсгар багшийн чинь гадаадынх нь гэхээр бид нар ч гэсэн гадны юм болж таардаг юм шүү. Тийш. Та нар ойлгохгүй юм аашаа. Нэг биш энийг. Жин конспект. За багш. Анги ямар байна? Байдгаараа л байна. Гэхдээ болно үсттэй. Та анхнаасаа л энэ ангийнхны тухай учир начрыг надад хэлчихгүй дээ. Юу юм? Үгүй яах вэ тэр Сэлэнгэ багш мэтгэлцэн энтергээд л. Та бодтоо. Гэхдээ нэг шинэ багш ажилд орж. Гэтэл эрхлэгч нь ховжиг хөөцөлдөөд ачаа юм яриад яваад байвал ямар байх вэ? Үгүй яагаад тэр сайн багш шиг тэг явуулчихсан юм? Юм болон сансны зургаар болох биш дээ багш минь. Та хүүхдүүдтэй дахиад нэг Сэлэнгэ багш хүрээд ирлээ гэд өөрөө л ойлгох болж дээ. Мэдгүй. Тэр Сэлэнгэ багш шиг мундаг сайн байж чадахгүй байхад. Өш, хипхоп баг 1979 он Чикагод үүссэн гэж багш та битээ хотлоо. Өө нэр тэр нэ манайга зүгийг аваад өгтөө. Яг ч атлаадах яа. Юм уу? Гэрлээ явчих. Битээ хаа гэдэг.
Би тоёс нэг юм сануулчих. Дахиж энэ гэрлээ гэдэг өхний талаар надад бити дурсаарай заяа. Бити аа. Тэмүүнэ. Гэрлээ сум тактика болцсон юм уу? Би хоёроо. Зөө. Савда. Би чамаас нэг юм асуучих уу? Юу юм? Чи яагаад Тэмүүд нартай тэм сөрхөөд юм бэ? Сони юм да яагаад гэж бодсон юм? Үгүй зүгээр л чи тэд нартай байнга л цуг явж харагдтыг. Нэг байрных болохоор л тэр байхгүй юу? Тэрнээс ч би юу гэж тэдрийг илүү давж үзэх юм. Тэмүүн бэлгүн гэснээс тэр хоёр багшийг арай л дэндүүд орд үзэх юм а тий. Өөрсдөө илэтгээд бүр итгэцэн. Хаяа инээд хүргэжл байт. Тэр гурыг илээтгэд юм уу? Тэгхгүй яах юм бэ? Сургууль даяараад охин болгон шахуу Тэмүүн бэлгүн гэдэг ахаар чинь өөрсдөө тэгж бодохгүйгээ яах юм? Мэдхгүй гин шүү. Чи өөрөө Тэмүүн сайн болцсон юм биш үү? За бойлдоо хин тэгж юм. Гэтэ Тэмүүн ч гэсэндээ чам сайн юм шиг байл шүү дээ. Тэр илээдгээд байгаа хүмүүс чинь над чиг юм яаж тоохов дээ. Тийм үсттэй. Чи хүнээр тоглоом хийгээл. За гэрлээ. Би юу гэж чамаар ийм юм дээр тоглох юм бэ? Тийм биз дээ. Гэтэ би яг анзаарсан. Тэмүүн чамайг харахаараа байгаагаас шал ондоо олчт юм бэлээ. За байлаа. Сайн уу хөхтэй? Юу сайн? Юу сайн гэдэг чи яг юу гэж сайн гэж ойлгох уу? Чи намайг бити хүүхдээ гэдэл та. Ойрын явахын сонсоод шít. За сүртэн. Гожи ер нь ямар их залгадаг хүүхэд вэ? Шүнж унтуулахгүй? Чи намайг бити хүүхдээ гэдэл та. За. Хичээл ном сайн уу? Сайн. Чи сайн мэт. Минийх сайн ч гэжтэй. Ном уншихаар 2-3 мөр алхасч уншаад тах. Яагаад? Чамаг бодоод. Боо. Тэгээ хөгжим сонсохоор чихний хажуугаар өнгөрөөд юу ч сонсогдохгүй. Чи ер нь хаана ингэж хүүхэн хашгируул зорсон хүүхэд вэ? Хашгируулаагүй штэ. Тэгэд. Хашгируулж ах чи. Яана. Нэрээ. Би бүр балаа олцоод байна. Баа. Юу хоо? Юу захилах вэ? Чиний тэгээ дээжтэй худлаа ирж авсан мөнгө чи намайг дайлж хүрэх юм аа? Манай ээж насарсан л та. Уучлаарай. Манай авчсан өнгөрч юм уу? Чи аавыгаа хуйлч гээд байгаагүй лөө? Үгүй штэ. Би ээж гэдгсэн байхгүй юу? Би буруу сонсон юм л та. Танаа авч насараад хэр удаж байгаа? 7-8 жил болж байна уу? Манай ээж гэсэн насараад 3 жил бишээ 4 жил болж байгаа. Зүгээр дээ. Би кола ууя. Зөгчөө.
багшаа. Манай ангийнхан цаг авч биеийн тамирын өдөрлөгт бэлдэн гэж хэлээ. Та ч гэсэндээ хамт бэлдээч. Сургууль дээр юм уу? Үгүй ээ. Нууцлж байгаа болохоор өөр газар заал авч байгаа. За. Багш нь очно. Очлгүй яах вэ? Манай хуучин багш Сэлэнгэ бас яг тань шиг бид нартай ингэж нууцаар бэлтгэл хийдэг гэсэн шүү дээ. Сувта. Сэлэнгэ багшийн тухай яриач. Их гоё багш байсан уу? Манай багш юу? Хөөрхөн шүү дээ. Хүмүүс манай багшийг сургуулийн ганц мисмэл гэдэг байсан. Гэтэ надад бол ухаан илүү таалагдд юм аа. Одоо тэгээд хаана ажиллаж байгаа юм бэ? Багш нэг уулзах юмсан. За, миний сонсноор гадаадын нэг төслийн байгууллага гэсэн баха. Бид нар багштай уулзъя гэж зөндөөл ярих юм. Багш нь явахдаа уйлаад та нарыгаа зөндөөл санах байх гэжсэн. Тэгээд ч угаасаа чадaltaй хүн болохоор шууд л том ажилд орсон шүү дээ. Багштай уулзах нь олж өгч чадах уу? Би чадах байхаа. Дээр би нэрээ багштай уулзаад багш бөөн баяр болоод ангийн хүүхд болгоны тухай асууж ирсэн. Би тайлбар. За. Тийш. Ямар эвгүй бэ мотоцикл чинь. Гэтэ яг чи сайн л барьд юм байна л да. Би нэг сайн биш ээ. Манай Тэмүн сайн барьдээ. Тийм үү. Би ч яг тэгж байгаа нэг Тэмүнтэй танилцуулна за. За. Хол дээшлэхөө. Би жоохон даарад байна. Оо. Энд гэх юм. Би барьж. Тэмүн битээр амралтын өдрүүдээр байнга энд ирдэг шүү дээ. Тийм үү. Ишээсач. Гоё газ. Харин тийм байна. Эндээс ийм гоё харагддаг байсан юм уу? Би ёстой үзээгүй шүү. Чи энэ дээр гарч үзээгүй юм уу? Үзэлгүй яа дий тоглож явах ч юм. Тийм байлгүй. Сони юм да. Өөр өхөн байсан бол айл хизээний хайртай ээлж гисэн. Хүзүү өрн тэрвэд байж байгаа та. Зулаад болохоор хэлж чадахгүй маа. Хайр гэж ийм л байт юм бах та. Мундаг нүүрэмгийн юм шиг хэрнээ хэрэг дээрээ талгаар иччих юм. Ичгээрээ бүр ч хөөрхөн болчих юм. Игнийх нэмээсислээ. Йоо. Гай. Тоглохгүй хувийн эрхийн асуудал юм байна. Үгүй, нисгүй гэдэг хат нийс гисэрээ даадах чинь зүгээр нийцгүй шүү дээ. Болооч тэ гана. Юу хайртай гэж дандаа оройтод үгийч. Битэрийг эсэргүүцээд идэг болчих. Саяны харамсаад миний одох уу. Гифт ороод бөөм хэрүүл. Миний дүүч хөөрхөн үхэн шүү. Хүүхэн байхтай яа дий. Охин гэрээ.
Өө за. Одоо бүр багшаад авчихсан бош таарна. Хэн дөрвсөн? Угаасаа байгаа байдлыг. Салтаан чирэгцэн өмд, ханзун шал арцсан цамц өмсдөг. Та нар л өөрсдөө навсгар салбар штэ.